Одоогоос 20 жилийн өмнө улс төрийн эрхэм гишүүд 27-8-тай залуучууд эрхчлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан. Өнөөдөр тэдний залгамж түүчээ болсон оюунлаг мянган залуус эрүүл нийгмийг өөрсдийнхөө төлөө төдийгүй үе залган авах дүү нарынхаа төлөө цогцлоохыг зорж байгаагаа илэрхийллээ. Авилга хээл хахуул идэгдэж, хууль журам хүний осыг уландаа гიშгэлсэн улс төр хэд баяжигстаас улбаатайгаар Монголын насанд хүрсэн хүн амын 51% нь архины бүрэн хамааралтай болж 40% нь нэн ядуу эмзэг бүлэгт шилжсэн. Энэ бол бодит байдал за мөн засаж залруулж болох сэдв юм а. Иймд сурагч оюутан залуусын нэгдэн өрнөөлж бай. Бид юу хүсв аянаас Монгол улсын ерөнхийлөгч болон улс төрийн нам эвслийн дарга нарт асуулга бичгийг өргөн барьж байгаагаа илэрхийлсэн юм а. Энэ намд байгаа залуучуудыгаа чөлөөлье гэж. Ядаж эднүрт боломжийг олгодог. Ингэж хүсэж байгаа. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчөөсөө улс төрийн намуудаас асуулга асууж хүсэлт тавьж байгаа. Энэ асуулгад юу гэхээр эрхэм ерөнхийлөгч танаа 20 жилийн өмнө яг бид нүр шиг 27-8-тай байхдаа тийм ээ ардчлалын төлөө журмын нөхцөлтэйгээр тэмцэж байхдаа та өнөөдөр яг энэ нийгэм энэ ардчлалыг хүсэж байсан уу? Яг үүнийг мөрөөдөж байсан уу? Улс төрийн намуудын дарга нараас асуулга асууж байгаа. Монгол ардын намын дарга Батуулд, Ардсан намын дарга Алтанхуйг, Монгол ардын хувьсгалт намын дарга Энхвэр, Иргэний зураг ногоо намын дарга Энхбат, бусад улс төрийн намын дарга нараа танай нам ард түмэндээ үйлчилдэггүй, эх орондоо үйлчилдэггүй гэдгийг би асуумаар байна. Бидний залуучууд асуумаар байна. Улс төрийн дээд албан тушаалтан удирдлагууд олон нийтэд олон сайхан зүйлийг амлан биелүүлнэ хэмээн гардагч албан тушаал мөнгөний хэмжээ хараад санаагаа өөрчилдөг гэдгийг ард түмэн хэлдэг. Иймд соёлт ертөнцийн соёлтой нийгэмд эрүүл оюунлаг амьдрахыг эдгээр залуучуудаас гадна олон мянган залуус хүсэж байна. Асуулга бичгийн хариу байр суурийг 14 хоногийн хугацаанд харж ямар нэг байдлаар тодорхой хариу өгөхгүй бол 14 хоногийн дараах тэр өдрийн 12 цагт Сүхбаатарын талбайд намын гишүүнчлэлээс татгалзсан олон залуус батлах үнэмлэхээ шатааж эрх чөлөөгөө илэрхийлэхээ ийхүү мэдэгдэж байна.